Сайн мань огшоо таны өнөөдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө нэг танилцуулаач. За мэдхгүй залуу огш нартай. За намайг инкот гэдгээ нийт 18 чуудаа Монголын багшны баярын мэндийг өргөн дэвшүүлье. За би одоо 1989 оноос эхлээд энэ сургуульд сургуулийн менежер, багш, захирлаар ингээ нийт 19 жил ажилласан. Үүний дотор 12 жил захирлаар ажилласан юм байна. Тэгээд одоо намайг анх ажилд ороход бол энэ сургууль маань Орос 18 гэдэг нэртэй ийм одоо нийслэлийн улсын томоохон сургууль байсан. Нийт багшрын нэг 70 орчим хувь нь Орос багш. За нэг 30% нь Монгол багш байсан. За тэгээд тухайн үеийн зөвлөлт болоод улсын багш нар 90 онд за 91 он гарахын өмнөхөн одоо нутаг бутсан. Ингээд манай сургууль Монгол сургууль болж ингэж өөрчлөгдсөн. За тэгтээ бол мэдээж Орос хэлнийхээ суурин дээр Орос хэл, англи хэл, Япон хэл, герман хэлний ийм гүнзгийсэн сургалттай сургууль болоод өөрчлөгдсөн байгаа. Би бол 1996 оноос эхлээд сургуулийн захирлаар ажилласан байгаа. За ингээд өнөөдөр багш нартайгаа уулзаад сургуулаа эргээд ингээд харахад маш сайхан байна. Сургууль маань сайхан болсон байна. Сургуулийн багш нар маань өнгөлөг байна. Хамт ажиллаж исэн багш нартайгаа уулзаад их гоё юм. За баярлалаа. Та залуу огш нартай хандаад нэг зөвлөгөө, сургамж ч юм уу те хэлхийг хүсвэл та хэлж. За залуу багш нартай хандаж хэлэхэд бол энэ нийслэлийн тэргүүний улсын тэргүүний энэ сайхан сургуулийг одоо Ахмад дүүчин бас миний өмнөх ч гэсэн Ахмад багш нар ингээд сайхнаар нь одоо нэр хүндтэйгээр нь хүлээлгэж өгсөн. Энэ их том нэр хүнд энэ одоо сурагчдын сурлагын амжилт урлаг спортоор амжилттай байсныг нь одоо уламжлуулад аваад яваарай гэдгийг одоо хүсье. Энэ сургууль маань 56 онд байгуулагдсан одоо эртний ийм сургууль. Ажигцны орионы одоо энэ хан уулд үүргийн ийм одоо нэртэй нийслэлийн нэртэй сургууль байсан. Одоо ч хэвээрээ байна. Тийм учраас та бүхэн бол улам их амжилт гаргаарай гэж хүсье. Одоо утгагүй болох багш нарын баярт зориулаад та нэг мэдлэгийг дэвшүүлвэл. За багш нарын баяр бол ер нь 60 дахь жилээ одоо болж байгаа. Тийм учраас багш нарын баяр за дараа жил бас сургуулийн 70 жилээ болох гэж байна. Тийм учраас 70 жилийнхээ он бэлтгэл ажилдаа гарч байгаа бах манай багш нар ингээд нийт багш нартай ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За сайн байна уу? Танд өнөөдөр өмнө байна уу? Баярлалаа. Та нар ч гэсэн удахгүй багш нарын баярын мэнд төргий. За баярлалаа. Та боловсролын салбарт хэр удаан жил ажилласан бэ? Одоо улсад бол 41 жил ажилласан. Энэ сургуульд бол 5-6 жил ажиллаад тэгээд тэтгэвртэй гарсан да. Говьныхаа амарлаас. Ажлынхаа гараа аль сургуулиас эхэлжсэн бэ? Анхны ажлын гараа Завхан аймгийн Яруу суунд хийжсэн. Тэ. Энд болохоор би 2010-аас 2015 оны хугацаанд ажилласан. Тэ. Ажлынхаа бахархдаг онцлог зүйлүүдээс хуваалцсан сэтгэл хоногшсон үйл явдал дурсамж зүйлүүдээс хуваалцсан. Миний одоо амьдралын хамгийн марташгүй хамгийн баяр баясгалантай хамгийн эд оргил үеийн одоо дурсамж бол 18 дугаар сургуулийн хамт олныг аваад 2 дахь жилдээ нийслэлийн гошоо болгоод 3 дахь жилдээ 4 дахь жилдээ улсын тэргүүн болгосон явдал энэ сайхан бүтээж ажилласаг одоо маш их одоо чадварлаг багш нартайгаа одоо хамт ажиллаж тэднийг удирдах их сайхан амжилтууд гаргаснараа бахархдаг. Тэр үед бол амжилтууд араасаа угсарсан хүүхдэнч багшинч бүгдөө маш их одоо шагнал урамшлыг авч байсан. Энэ бол энэ манай одоо миний их биш энэ одоо 18 дугаар сургуулийн суур хундам нь үе үеийн чадварлаг удирдлага чадварлаг оюунлаг багш ажилсаг ажилтан ажилчдын тэгээ ахвал самбаатай авиаслаг одоо сурагчдын ач тус үр дүн юм аа. Энэ бол тийм учраас 18 дугаар сургууль анх байгуулагдсан цагаасаа аваад одоогийн хүртэл бол үнэхээр одоо нэр хүндтэй сайхан явж байгаад нь би баярлаж бахархаж одоо явдаг.
За тэгэлгүй яах вэ? Одоо утгагүй багш нарын баяр болгож байгаа тийм үү? Та нийт энэ 18 дугаар сургуулийн багш нар болон ажилчид тандаж өөрийнхөө зүгээс мэдчилгээ сэтгэлээ өгөө хэлбэл. За ингээд миний хамгаас одоо хайртай 18 дугаар сургуулийн Илгэмсэг дотн одоо сургуулийн удирдлагууд, багш сургууль хүмүүжүүлэгчид, ажилтан, ажилчид, за тэгээд сурагчид бүгдэнд нь одоо энэ Монголын багш нарын баярын мэндийг одоо хүргэж ажил хөдөлмөр нь төгс сайхан амьдрал ахуй нь бол тэгш сайхан, биеийн саруу сайхан, үйлс нь үлэм сайхан, өнгөлөг өөдрөг, ад жаргал дүүрэн бэлхэж явахын үлжитэй өрөөлөг өргөн баярын мэндчилгээ дэвшүүлж байгаа да. Баяртай өгөөд багтай байна. За баярлалаа. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За та боловсролын байгууллагт хэдэн жил ажилласан бэ? Боловсролын байгууллагад 35 жил ажиллаад тэтгэвртэй гарсан да. Анх ажлынхаа гарааг хаанаас аль сургуулиас эхэлж ирсэн бэ? Ажлынхаа гарааг 1976 онд одоо яамны томилолтоор лаборатори нэгдүгээр сургуульд багаангийн багшаар ажилласан. Тэндээ олон жил ажилласан. Тэгээ хамгийн сүүлд тэтгэвртэй гарахдаа 18 дахь сургуульд байгаад тэтгэвртэй гарчаад дараа нь 15 дахь сургуульд дахиад хэдэн жил ажиллаад тэгээд болж байна да. За тэгвэл таны энэ сайхан мэргэжлэрээ бахархдаг зүйл гэвэл? Гэхдээ ер нь багшийн мэргэж чинь гоё шүү дээ. Ардын хүүхдүүдийг сургууль хүмүүжүүлээд хаач явсан одоо багш нар шамдаар тааралдаад олны дунд яваад өөрөө ч баясаач өрөөлөгч сургаад баясгаад ер нь би гоё мэргэжил эзэмсэн гэж бодож явдаг штэ насаараа тий. За утгагүй болох багш нарын баяр зориулаад нийт 18 дахь сургуулийнхаа ажилчид болон багш нарт өөрийнхөө зүгээс мэдчилгээ дэвшүүлвэл. За баярлалаа. За нийслэлийн тэргүүний 18 дугаар дунд сургуульд нэлээд олон жил ажилласан. Тэгээ одоо энэ удахгүй болгож байгаа олон улсын багш нарын баярын мэндийг сургуулийн захиргаанд болон хамт олондоо урд нь хамт ажиллаж исэн багш нартай бүгдээрэнд нь одоо багш нарын баярын мэндийг хүргээд ажилд нь амьдралд нь энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа, сайхан баярлалаа. За баярлалаа. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За та боловсролын байгууллагт хэдэн жил ажилласан бэ? За боловсролын байгууллагт 42 жил ажилласан. Тэгээ үүнээс 29 жилийн бага ангийн сургуулийн менежерээр ажилласан. 18 дугаар сургуульд авал 99 оноос 2016 хүртэл ажилласан. Сургуулийн менежерээр. За ажиллаж байгаа хугацаанд энэ сайхан мэргэжлэрээ бахархсан онцлог зүйлийнхаа талаар дурдж ирвэл байлгүй яг одоо бага ангийн гэдэг чинь ерөнхий боловсролын сургуулийн суур баазыг тавьдаг цөмөн. Тийм учраас манай бага ангийн заа харгын нэгдэл чинь тэргүүний заа харгын нэгдэл дүүрэг нийслэлийн тэргээр одоо бахархалгүй яах вэ? Тэгээд сайн шилдэг багш олонтой байсан учраас манай бага ангийн багш нар бол гар нэгдэж олон саятан багш төрүүлж тэгээд нийслэлийн аврах сургууль, улсын тэргүүний сургууль одоо яг ноён нурууг нь бол одоо бага ангийн сургуульд бол авч гарч ирсэн. Эндгээр бол үнэхээр бахархдаг. За баярлалаа. Одоо утгагүй болгож байгаа багш нарын баяр зориулаад 18 дугаар сургуулийнхаа хамт олон за багш нарт ажилчдын зориулаа өөрийнхөө зүгээс мэдчилгээ төвшүүлвэл. За 18-ийнхаа багш нарын хамт олондоо удахгүй болох багш нарын баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг үсгийн ялдамд өвгдээцийн буян өндөр аав ээжийн хишиг өглөө болгон та бүгдд минь төгж үзий буян үрийн үрд ингэчин дэлгэрэх болтугай гэж сайхан өрөөлийг сүүн цэцэл болгон өргөё. За баярлалаа, сайхан баярлалаа. За баярлалаа. За сайн мөн огшаа энэ өдрийн минь за та өөрийг ихлэ танилцуулаач. За намайг Инх Цэцэг гэдэг. 18 дугаар сургуульд 17-8 жил ажилласан байгаа байхгүй юу? Математик, мэдээлэл, сүүлдээ менежер болоод гарлаа да. За гэхдээ энэ олон жил ажиллахад үнэхээр бас сайхан хамт олон минь байсан шүү. Одоо бол өөрөө. Одоо бол гүөх хийж байгаа. За боловсролын байгууллагад хэдэн жил ажиллах шаа? За одоо 36 жил ажиллаад дуртай гарсан байдаг.
Та одоо ингээд ажиллаж байгаа залуу багш нарт өнгөж ажлын гараа эхэлж байгаа залуу багш нартаа тий одоо багшилж байгаа багш нартаа нэг хандаж зөвлөгөө ч юм уу алдаж онж исэн туршлагаасаа ч юм уу тий нэг хэлэх үг байвал нэг бидэнд хэлээч. Аливаа нэг юм цаг үеэрээ байдаг юм байна гэдэг би одоо мэдэрч байна. Бидний цаг үе бол өөр, та нарын минь цаг үе өөр. Гэхдээ залуу багш нарын маань амар хичээнгүй энэ их нүр их хөдөлмөр аягүй мундаг та хэд минь хичээж байгаа, хийж байгаа. Гэхдээ цаг үе бол арай л биднээс өөр байгаа учраас та бүхэн цаг үедээ яг ингээд хөл нийлүүлээд зоригтой өөрийнхөө хийгсэн юмаа хийсэн шиг хийгээд тэр бусад хүн юу хичээсэн чамаагүй яг өөрийнхөө ажлыг л чин сэтгэлээр хийхийг хүсье. Би энэ цаг үед нэр үнэхээр харамсаж байгаа шүү нэр. За одоо нэг багш нарын баяр болох ч бас тий. За багш нартаа мэдлэгээ төвшүүлвэл хамт олондоо. Монголын багш нарын баярыг тохиолдуулан залуу багш нартаа одоо ажиллаж байгаа багш нартаа одоо гарчгаад ажиллаж байгаа бүх багш нартаа ирээдүйд нь гэрэлтэй ажил нь өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн үр хөвгтэй үнэр сайхан болоорой гэж өрөөё. Баярлалаа. За үргэлжил сурахын төлөө мэрэгтэй ажиллаж явах хэрэгтэй. За сайн байна гэд сагсуурч болохгүй, муу байна гэд готож болохгүй, үргэлжийн оролдлоготой, төвчээртэй байвал амжилтанд хүрнэ гэж л загъя. За ингээд өсөх залуу үеийг хөгжүүлэхийн тулд өөхгүй хөдөлмөр лж тэдэнтэйгээ байнга тогтмол ажиллах асуудал амжилтанд хүрэх гол шийдвэрлэлтэй юм аа гэдгийг л одоо багш бүхэн анхааралтай өөрийнхөө ажилдаа мөрдлөг болгон ажиллах нь хамгийн чухал гэдгийг л онцлон захия. За баярлалаа багш. За сайн багшаа. Өдрийн минь төргий. Та өөрийгөө бидэнд танилцуулаач. За намайг Орхон Туул гэдэг. Би одоо 2002 оноос 2017 он хүртэл энд ажиллаж ирсэн байгаа. За 2002 онд одоо Инх хот захирал Баярмаа менежертэй эхэлж одоо ажлын гараагаа эхэлж ирсэн. Маш одоо бахархалтай сайхан сургууль. Одоо энд ажиллаж одоо эцэст нь ингээд говийн амжилтанд гарсандаа маш их баяртай явдаг. За тэгээд залуучуудаа одоо хойч үеийн залуучуудаа хэлэхэд одоо мэрэгжилдээ сайхан эзэн байж хүүхдүүдтэй бас маш сайхан ажиллаж чин сэтгэлээсээ ажиллаж байхыг л одоо хүсэж байна да. Санарч чаднаа. За баярлалаа. Багштай хамт олондоо болон багш нартаа баярын мэдлэгээ төвшүүлээч. За тэгээ. За энд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүх багш ажилчдаа маш их баярлж явдаг шүү гэд баярын мэнд хүргээд багш нарын баярын мэнд хүргээд аз жаргал эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За баярлалаа.